Үндэсний тэргуулагч 1919-д мэдээллийн лавлахын хамт олон хэрэглэгчид үнэн бодит мэдээллийг түргэншүүлэхэд цаг алдалгүй өгөх зорилгоор нийт ажилчдынхаа дунд олон арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулдаг. Үүний нэг нь Smart Working аян. Сар бүр уламжлал болсон Smart Working аяны тухайд мэдээллийн ажилтнуудын идэвх санаачлагыг нэмэгдүүлж, бүтээлч хандлагыг бий болгох зорилготой. 12 дугаар сард эхлүүлсэн Smart Working аяны хувьд мэдлэг ур чадвар урайндор амжилттай зохион байгуулагдлаа. Тэгвэл өнөөдөр тус аяны үр дүн тайлгнаж, шилдэг ажилтнуудаа шагнаа урамшууллаа. За Smart Working аргамж 12 сард 4 дахь удаага болж байгаа. За тэгээд 12 сард манад үйлчилгээний албан дээр ахлахуудын дунд мэдлэг ур чадвар гэсэн аяны зохион байгуулсан. Тэгээд манайх багаараа 1-р хайранд орсон байна. Баяртай. Smart Working аргамж манай одоо ингээ сар бүр зохион байгуулдаг, сар бүрөө шилдэг ажилтнаа урамшуулдаг, аздан шалгаруулдаг. Тэгэхээр мэдээллийн ажилтнууд маш идэвхтэй оролцдог. Баг ингээ хүсэн үдээс арга хэмжээний нэг болоод одоо хэвшиж байна. За манайх багаараа оролцоод 2 дугаар байр эзэлсэн. За нийт одоо 25 хоногийн хугацаанд энэ аян маань зохион байгуулагдсан байгаа. За манай багийн хувьд бол ер нь бол дийлийнх нь 80%, 90% нь бол шинэ ажилтнууд байгаа. За шинэ ажилтнууд маань одоо урам зориг өгсөн маш сайн арга хэмжээ болсон гэж дүгнэж байгаа. 1919-д мэдээллийн лавлахын хамт олон Smart Working арга хэмжээг 4 дахь удаага зохион байгуулж байгаа бөгөөд энэ хугацаанд нийтдээ 53 ажилтан шагнаа урамшуулж, 8 ажилтан азтнаар шалгарчээ. Ийхүү хэрэглэгч бүртээ хүрч үйлчлэхэд анхаарч ажилладаг 1919-д мэдээллийн лавлахын хамт олон 2018 оны хамгийн сүүлийн сарын аянаа амжилттай дүгнсэн юм а.